сая бид үндсэн хуулийнхаа энэ 44-р зүйлийг 92 оны үндсэн хуулиас хойш одоо ингээ анх удаа хэрэгжүүлэх гэж байна. За бид сонгодог парламент улам баттгах. За бусад одоо парламентын засаглалтай улс орнуудад бол ер нь нэлээд түгээмэл ашиглагддаг ихтгэл хүлээлгэх гэдэг энэ асуудлыг оруулж ирж байна. Тэгэхээр би энэ хилцүүлгийг ер нь иргэн бүр нүд завчилгүй анхааралтай хараасаа гэж үзэж байгаа. Өнөөдөр чуулган дээр ороод бид нар нэлээд асуудлуудыг нээлттэй яриад талаас нь хэлэлцээд одоо монголчууд бид хэлдгээр бүгдөө хилцүүл буруугүй бүлээ усаар угаавал хэрэггүй гэд бүгдөө хамтдаа хилцэх баг. Харин төрийн байгуулалтын байнгын хорон дээр бид нар энэ хэлэлцэх явц нь зөв байх талаар дараагийн ихтгэл хүлээлгэх асуудлууд энэ манай арчилсан Монгол улсад явагдахад хэрхэн явагдах вэ гэдэг энэ прецеденс буюу одоо цаашдынх нь энэ нэг стандартыг тогтоох юм байгаа. За энэ хагас бүтэн сайнаар нэлээд олон хүмүүс бас уулзалтсан юм шиг байна. За би өнөөдөр өглөө ажил дээр ирээд ордон дээр ирэхэд зарим хүмүүс энэ санал хураалтыг далд явуулаач гэдэг ийм юм яриад явж байна. Энэ асуудал байж болохгүй. Бид тангараг үргэж ард түмний илч гэж энд сууж байгаа. За бүр тэр дундаа засгийн газрын сайд нар ийм юм ярьж ордны хуультай хийх гэж байна. Бид бүхний өмнө саналаа ил тод нээлттэй ярих ёстой. Үндсэн хуулийн зааснаар улсын хурлын гишүүн саналаа илд өгнө. За зарчмын зөрүүтэй санал гарч өөрчлөгдөөгүй тохиолдолд ингэнэ гэж байгаа. За энэ далд яриан дунд юу болдог вэ гэхээр нөгөө санал суудлын хэрүүл болдог. Би сайд болно. Чи сайд болоо. За бүгдөө ингийн. Энийг сайхан бүгдөө ил тод нээлттэй ярих ёстой. Тэгэхээр бид төрийн байгуулалтын байнгын хороо бид энэ дээр хариуцлагатайгаар энэ сонгодог парламентыг төгөлжүүлэхийн бүр нэг хэсгэн гэж үзэж байгаа. Энэ ихтгэл хүлээлгэх процессын үр дагавар нь юу байхаас үл хамаарч энэ процессыг зөв хийх нь бидний хариуцлага. Энэ 126 гишүүнтэй энэ шинэ парламентын бидний хариуцлага гэж харж байна. Тэгэхээр би энэ дээр намын баг хурал дээр бүр нэг гишүүний хэлсэн зүйлийг хэлмээр байна. Ерөнхий сайдаа танд хань болохгүй байгаа энэ сайд нараа эсвэл болооч ээ. Засгийн газарт нь ороод суучдаг. Тэгээд одоо далтаар санал хураая гэд өөрийнхөө засгийн газрын эсрэг санал өгөх гээд явж идэг. Хин ч албатад сайд болгоогүй шүү дээ. Өргөдлөө өгөөд ажиллаа өгж болно шүү дээ. Сайд томилох бүрэн ерөнхий сайдын эрх. Тэгэхээр энэ процесс дээр төрийн байгуулалтын байнгын ороо илүү нэгт анхаарыг. Энийг анхаарч үзэж байгаа өнцөг булан байгаа монголчууд энийг нүд завчилгүй хараарай гэж би үсмээр байна.